Сайн байцгаана уу. За би сүүлийн үед ер нь бичлэг хийгээгүй маш их худлаа. Албаны ажил, хувийн ажил, тэгээд сэтгэл санаа, бие махбод гэдэг ер нь бол маш их савлгаатай тийм хугацаа миний хувьд болж өнгөрлөө. За өнөөдрийнхээ бичлэгээр юу ярих гэж байгаа вэ гэхээр миний хувьд нөгөө буудлын спортоор хичээлдэг. Тэгээд яг буудагчны хувьд цөөхөндөө юу авч явдаг талаар what's in my bag буюу одоо миний цөөн дотор юу байгаа вэ гэдэг ийм бичлэг хийх гэж байна. Тэгээд та бүхэнд бас сонирхолтой байх болов уу гэж найдаж байна. Буудагч бидний хувьд маш том тийм баярын өдөр болж байгаа. Энэ юу вэ гэхээр 5.1 challenge Mongolia гэдэг одоо 5.1 Mongolia-гийн хамт олон маань зохион байгуулдаг. Одоо Монгол зохион байгуулагддаг цөөхөн хэдэн том тэмцээнүүдийн нэг. Миний хувьд оролцох дуртай хамгийн гоё тэмцээн. Маш гоё зохион байгуулалттай, ширүүн өрсөлдөөнтэй тийм гоё тэмцээн болж өнгөрдөг. Миний хувьд болохоор гар буны стандарт ангиллалд орж байгаа. За тэгээд 5.1 брендийн маань болохоор манай Brother Merchants гэдэг компани маань аль биесээр оруулж ирдэг Монголд. За 5.1 брэнд маань болохоор яалтчгүй одоо буудагч бидний хамгийн хайртай одоо брэндүүдийн нэг. Tactical одоо цэрэг армийн гэхээс гадна бас нөгөө нэг аяллаа хувцас хэрэгсэлтэй бас тийм зүйлүүд оруулж ирдэг. За тэгээд 5.1-ийн хамгийн гоё зүйл нь ингээд хэрэглэгчдтэй аягүй гоё тийм personalized яг ингэж надад зориулсан тийм үйлчлэгийг үзүүлж чаддаг. За одоо жишээ нь энэ малгай нөгөө нэг зарагддаггүй ингэж жил алга шинээр юм тухайн жилдээ зориулж юм малгай гаргадаг байхгүй. За энэ болохоор 22 оны малгай байна. За тэгээд 22 champion гэдээ бичсэн нь болохоор энэ жилийнхаа малгайг нөгөө улсын аварга болсон хүмүүстээ өгдөг байхгүй. За тэгээд эндээ улсын аварга гэд бичсэн байгаа юм. За энд нь болохоор Зензин гэдэг одоо миний нэрийг бас сэлцсэн байгаа. За надад ийм 3 малгай байдаг. 2022 оны бас 5.1 challenge эндээ алтан медаль дотроо. За тэгээд ийм хөрхэн жаацтай сертификаттайгаа ингээ хамт ирчихсэн. Солонгосоос бас аягүй их буудагчид ирж оролцдог. Энэ жил бас маш их буудагч ирж оролцож байгаа. Тэгэхээр ер нь бол Монголдо зохиогддог ийм олон улсын хэмжээний тэмцээн болж байгаа. Тэгэхээр энэ цүнх маань болохоор 5.1 брендing Rush 12 гэдэг цагуур байгаа. За тэгээд өнгөний хувьд ийм шорон өнгөтэй. За буудагч бидний хувьд болохоор нөгөө гадаа буддаг нар салхи, шороо, шуурга, застай бороотод гэдэг ингээд Монголын одоо цаг агаар ямар экстрим билээ те. Тийм цаг агаарын хүнд нөхцөл байдлуудад ер нь бол гадаа зогсож бууддаг. За тэгээ тийм үед нөгөө нэг салхи одоо шороо бол хамгийн наазахын асуудал. Тэгээд энэ өнгө нь өөрөө юм шороон болохоор бас ингээд баян халтар болоод байхгүй, шавар шахаа болсон ч гэсэн ингээд гөгөөд арилчдаг те. Тийм хэцүү арчилгаа ерөөсөө шаарддаггүй ийм өнгө байгаа. За хар өнгө байх юм бол салхи шороотод жоох хэцүү те. За тэгээд би буудлага руугаа энэ Rush 12 гэдэг загварыг авч явдаг. Энэ цүнхөл ер нь буудлага гэхгүй бас аялал зугаалгад тэг өдөр тутмын хэрэглээнд ер нь бол маш их хэрэгэлдэг. Зөвөр ингээ хар өнгөтэйг нь болохоор би өдөр тутамдаа хэрэглээд одоо ойр цорын бэлтгэл хийхдээ ч юм уу тий. За энийг болохоор яг буудлагын range руу авч явдаг. За тэгэхээр эхнээс нь одоо цүн дотор юу байгааг сонирхцгаая. За энэ керманд болохоор юм юу вэ? Буудалд хийхэд нөгөө нэг хүний гарын ятгалт, шууны булчин маш чанга байх ёстой. Тэгжээж бид нөгөө тэр бууны одоо тэргэлттэй сун гарах явцад буу маш хүчтэй дээшээ тэрдэг. За тэрийг ингээд тогтоож байхын тулд бидний энэ шууны булчин маш тийм хүчтэй чанга ажилдаг байх ёстой. За тэрийг сайжруулахын тулд ер нь бол иймэрхүү дасгалууд хийдэг. Тэгээд энийг би ер нь ажил руугаа алхаж байхдаа ч гэсэн ер нь атгаад явж идэг. За бас нэг юм байна. Энэ болохоор бас шууны булчин чангалтахгүй. Миний нөгөө бугуу гимтэлтэй аюу олон жил болоод тэгээд байнга сэтрээддэг. Энийг бас хийгээд ингээд хахаар бугууны гимтэлтэй аюу нэмэр болооддаг. Сүүлийн үед ер нь бол энийг хийснээс хойш тэгээд сүртэй одоо гимтэл нь сэдэрч өвдөөгүй. За энэ тэгээд дээрэс нь мэдээж нөгөө шууны нарийн булчингуудыг чангалахад маш их тустай. Тэгэхээр ер нь бол буудагчны үед заавал харуул ийм хийж ивэл аюу зүгээр байдаг. За энэ дотор ийм нөгөө юутай нотн сэлэдэг юм уу те? Өвдөглөө. Бактери устгагчтай нотн сэлэдэг юм. За эндээ бас нэг юм хөрхэн цахилгаантай. Энэ дотор за би төрөвчөө ийцэн байна. Төрөвчин дотор мөнгө, карт, иргэний үнэмлэх тийм зүйлүүд явж байгаа. За бас чихэвч байна. Samsung-ийн чихэвч. За энэ Young Living-ийн Peppermint-тэй essential oil нь. Энэ ер нь ингээд амар гоё сэргээж өгдөг. За энэ мэдээж гэрийн төлхөөр.
Тэгээд энэ нэг юм гоё юм байна. Болохоор ийм бас Tower-ын брендийн ийм гар шийдэн байгаа. Хуруу цагаар ажилладаг. Тэгээд асфальттай байх үедээ 3 цаг 21 минут ажиллана. За тэгээд дээрэс нь ингээд 2 метрийн өндөр дээрээс доош унгахад ямар ч эвдрэл гэмтэл үүсэхгүй. Тэгээ 27 метр тусдаг гэсэн. Амар хүчтэй. За тэгээд эндээсээ ингээд бас аваад явчих болно. Ингээд аваад явсан ч болно. За энийг юу нэндээ хийчихье. За ийм гар шийдэн байна. За энэ уртлынх нь бас Tower-ын брендинг ийм косметик байна. За косметикийн дотор энэ нэг ийм линт байгаа өөр дээрээ наалтдаг. Ер нь бол хуруу муруу гар хуруугаа зүсцэн үед, холгоцсон үед тий. Ер нь янз бүрийн боох орох хэрэгтэй үед хэрэгэлдэг. За тэгээд энэ витаминууд авч явдаг. За энэ өвчин амдах юм байна. За тийм мэдээж хурууны линт гар хуруугаа бол байнга ер нь бол авчихдаг будаж байгаа үед. За энэ уруулын бодог байна. Энэ хумсны хор. Би нэг хумсаа ерөөсө будахгүй болохоор будаж байгаа үед ер нь ингээд байнга хумс хуруу сэмэрчээд байдаг. Тэгээд хуурай маш их хэрэг болдог. За нэг юм жижигхэн хайч байна. За тэгээд lip balm уруулын тос байна. За косметик дотор аль нэг юм хөл зүйлүүд байна. За өөр юм юу вэ? Афтерк. За афтерк бол ер нь бол будагчуд бас заавал байх хэрэгтэй байдаг. Бид нөгөө байнга буу муу ингээл эвдэрсэн гацсан үед онгойлгох шаардлагатай. За тэгээд бүс хэрэгслээ байнга нуужаас хэвтүүлээ. Засах тэг янзлах хэрэгтэй болдог. Тэгээ ер нь бол ийм тусгай дэлгүүртэй ийм афтерк.com рууч бид авч явдаг. За энэ бас нэг юм өвдгөвч байна. Энэ гэхдээ бас Tower-ын брэнд байхгүй. Ер нь бол тоховчлаа. Гэхдээ юмнууд нь амар тактикийн брендийн юмнууд нь ер нь амар том байдаг учраас миний хувьд бол ингээ өвдгөнд таарчдаг. За тэгээд нөгөө буудалт хийж явах үед өвдөглөж сууж агаад буудах тохиолдол бас их гардаг. За тэгээд эндээс цаашаа болохоор би зүнхнээсээ гаргаж биш бүх зүйлээ одоо цүнх рүүгээ хийж байгаа тийм бичлэлээ үзүүлэх болно. За тэгэхээр буудагчны мэдээж хамгийн чухал зүйл бол ийм чихвч, импакт гэдэг. За энэ болохоор эндээ ийм товчлууртай байгаа. Энэ товчлуурыг гасаахаар нөгөө буудлахын том чимээ одоо хүчтэй чимээ биш үү? Тэрийг нансахдаг мөртлөө хүмүүсийн ийм зөөлөн яриаг ингэж тотосгож, татаж, сонсдог ийм зорилттой байдаг. За тэгээ бас зайгаар ажилдаг. Тэгэхээр хэрэгж дуусаад бас унтрах хэрэгтэй. Тэгтээ өөрөө бас унтарчдаг байна. За энэ чихвч байна. За дараагийнх нь хэрэгтэй зүйл гэвэл шил, нүдний шил. Энэ бол Oakley-ийн шил. За буудаж байгаа хүн заавал аюулгүй ажиллагаагаа мөрдөөд нүдний шил зүүж буудах ёстой. Тэгэхгүй бол нөгөө төмөр буутахаар ингээд сум өөдөөс цацардаг ч юм уу те эсвэл мод онцон тохиолдолд модны хүртс ч юм уу ингээд нүүрлөө ер нь бол харах магадлал маш их байдаг. Тэгэхээр ер нь бол заавал юм нүдний шил зүүж авах ёстой. За энэ болохоор Oakley гэдэг брендийн нүдний шил. За ийм байх нь. За дараагийн маш чухал зүйл бол энэ double alpha гэдэг ингээд энэ нөгөө дотор бүс ахгүй бууга бид нэр бүсэндээ зөөдөг. Тэгээд энэ дотор бүс нь ингээд гадуур нь наалттай байдаг. Тэгэхээр энэ дээрээ гадуур бүсээ зөөдөг. За би өөр нь бичлэгийнхаа төгсгөл бүгдийг зөөж үзүүлнээс. Тэгэхээр одоохондоо ямар ч гэсэн цөнхөд үргэлжлэе. За энэ бас double alpha-гийн юм энд нь болохоор бууга хийдэг. За эднэрт нь болохоор магазинуудаа хийдэг. За энэгээр зөндөө гоё юм байгаа. Би ер нь бол одохгүй бүгдийг үзүүлнэ. За тэгээ мэдээж буудагчны хамгийн чухал зүйл бол буун байгаа. Энэ бол бас Tower-ын брендинг юм бууны цүнх байна.
За энэ цүмэн дотроо юм 2 тасалгаатай. За эднэрт нь болохоор ингээд магазинуудаа хийчдэг. За одоо хамгаалтын буудлага дээр жишээ нь бид нэг магазинд 10 сум хийж бууддаг байхгүй юу? Макста. Тэгэнгүүт одоо 30 буудалттай стейж байлаа гэхэд доотл нь ерөнхийдөө 3 магазин заавал хэрэг болдог. За ингээд магазинуудаа хийчин. За энэ нь болохоор бууны тасалгаа. За энэ нь болохоор ийм Size Shadow 2 гэдэг ийм буу байгаа. Чих. За монголчуудын хувьд бол хамгийн их хэрэглэгддэг ийм буу гэсэн үг. Бид нэр 9 мм-ийн сумаар бууддаг. Тэгээд одоо магазиндаа сумаа ингэж хийгээд буудна гэсэн үг. За тэгээ мэдээж буудлагын спорт бол шууд хүний амь настай холбоотой ийм спорт учраас ерөнхийдөө хүний сэтгэл зүйн маш тайван тогтсон одоо бие зөв авч явдаг. Тэгээд аюулгүй ажиллагааны дүрмээ маш сайн мэддэг. Тэрийг маш сайн дагаж мөрддөг байх шаардлагатай байдаг. Тийм одоо сахилга бат хүнээс шаарддаг ийм спорт. Бас 5.1 брендийн бэлий байгаа. Тэгээд доторх нь ийм савхтай. Тэгээд дээрэс нь маш нэмгэн учраас одоо нөгөө буудалт хийхдээ өмсөхөд ингээд ямар нэгэн саад болдоггүй. Тэгээд дээрэс нь бас тооч мэдэрдэг. За гэхдээ би нэг зөвхөн буудахдаа ер нь бол өдөр тутамдаа байнга авч явдаг байхгүй юу? Одоо мопед унахтаа, сураа унахтаа, мотоцикл унахтаа, за тэгээд машин барихтаа ч гэсэн ер нь бол байнга харилцаггүй. Үйл ч гэсэн ер нь бол энийг өмсөд явчих юм дөө. Тэгээд надад нэг бейсэн нэг 4-5 жил өмссөн. Тэгээд жоох хуучирсан байсан болохоор сая юм шинийг авсан байгаа. Энийг ер нь буудаад гинэ. Энийг ер нь өмсөд буудахад маш гоё өвтөх юм байдаг. За бас ийм гоё хутга бэлгэнд авсан. Энэ одоо миний энэ ямар хүн тийм. Миний цүнхний өнгөтэй адилхан. Bread Dog DP Mini гэдэг энэ загвар байна. За ингээд гаргаад ирлээ. Энэ харт үзүр 8 хүрэх юм жижиг юм байна. Ингээд ихвэгддэг. Ингээд жонгот. Ер нь бид нөгөө дандаа хээр гадаа байдаг учраас тэнд одоо алим зүсч идэхэд ч гэдэг юм уу те. За тэгээд ойр зуур юм задлж мотлоход хэрэг болно, маш их хэрэг болдог. Ингээд ихвэгдэхээр нэг хөөрхөн жижигхэн болчтой минь яг энэ нартаа миний гаранд ингээд багтаж. Ер нь бол мини гэдэг загвар нь байсан. За ирийн шалгаж үзье. За ийм хутга байна. Энийг за өнгө нь гоё хоршоод байгаа учраас төрдөө ингээд хийчихье. Гэтэ энэ мэдээж ингэж авч явахгүй л тээ. Төрдөө ингээд хийчихье. За дараагийн юм нь болохоор энэ. Ер нь Монголын цаг уурчин амар хэцүү шттэ тий. Маш хурц нартай, хурц салхитай тал газраа тэгээд бид нэг тийм нөхцөл байдалд бууддаг учраас ер нь заавал ингэж нүүр амаа хамгаалахгүй болвол ер нь бол сайртан түлэгдэн. За тэгэхээр за энийг бол за энийг болохоор би сумаа хийх гээд авсан. Сум хийхэд асгарахгүй доор юм ют учраас сумаа ингээд ер нь бол затгаагаар нь хийгээд тэгээд эндээ юм бариултаа энийг теленийхаа завсар ингээд авчуулаад зүчдэг байхгүй юу? За би дараа нь зүүж үзүүлнэ. За эхлээд энийг онгойлгоод үзсэн. За ингээд сум авч явна. Тэгээд надад бас ийм хөөрхөн юм өгсөн. Ой. Карбинаар буудаж байгаа тохиолдол бас нөгөө аюулгүй ажиллагаагаа хангаад
чухал төмөрөн дотор энийг хийдэг байхгүй юу? За тийм байна. Гэхдээ ингээд нөгөө нэг түлхүүрний осорч болгочих болно. За тэгээд бас цүнхнээсээ ингээд уйчиж бас болно. Нэг хөрхөн. Юм хөрхөн ягаан өнгөтэй. 5.1 гэсэн бичгтэй. За тэгээ мэдээж уух юм маш их хэрэгтэй байдаг. Замаараа би ус аваад явна. Тэгээд одоо байгаа зүйл нь гэх юм бол юм бас спорт ус байна. За тэр халуун наранд буудаж байгаа тохиолдол юу н гоё хүүтэн гацтай юм айгүйх өөлөгддөг хэрэг болдог. За тэгээ энэ жилийн хамгийн онцгой спешиал зээл нь энэ байгаа. Энэ болохоор patch 5.1 брендийн яг юм Монголын далбаатай. Доороо always be ready гэд слогоно тавьсан. Монголд ийм спешиал зориулж гаргасан юм далбаатай patch хийлгсэн байлээ. Тэгээд энэ жил одооноос ер нь бол ингэж худалдаанд гарч эхэлнэ. Ийм жоох ийм эрзэнэ материалтай. За тэгээд бас өмнө нас Монголд зориулж гаргасан юм Mongolia гэсэн бас бичгтэй ийм патч байдаг байхгүй юу? Тэр одоо ийм Монголын далбаатай хуйлтан гараад ирсэн гэсэн үг. Тэгэхээр ингэж явна. Ингээд би тэнцэндээ явах боллоо. Ингээд та бүхэн сонирхолтой байсан болов уу гэж найдаж байна. Хэрвээ ямар нэгэн асуух зүйл байх юм бол бас доор комент үлдээгээрэй, би чадах ятгаараа хариулаад явахыг хичээх болно. За тэгээд намайг дэмжиж ажилласан. За ер нь буудагч биднийг өргөлж дэмжиж ажилтдаг 5.1 брендийн найрсаг хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. За манай 5.1 дэлгүүр маань болохоор одоо зайсангаас их 51 өөр ингээд гарах чиглэл зам дагуу баруун талд нь одоо наадам центрийн хажуудалд нь KH апартмент гэж байдаг шүү дээ тийм. Тэнд гэсэн үг маш том 5.1 гэсэн хаяг байгаа. Тэг та бүхэн бас очиж үйлчлүүлээрэй. Маш олон гоё сонирхолтой бараатай маш гоё дэлгүүр байгаа. За заавал буудагч гэхгүй ер нь өдөр тутмын амьдралдаа ч гэсэн ер нь бол байнга хэрэгэлдэг. Маш бие дэвтэйхэн гоё тухтай байдаг. За тэгээд бас тэмцээний үйл явцын талаар дараагийнхаа бичлэгээр хуваалцъя гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл хамт байсан маш их баярлалаа. Баяртай.